Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр бид нэр комплекс тооны үйлдэлийн талаар үзэх болно. Хичээлийн зорилго маань комплекс тоог нэмэх хасах үржих үйлдэлийг мэдэх байгаа. Комплекс тооны үйлдэлийг үзэхээс өмнө бид нэр хоёр комплекс тоог ямар үед хооронд нь тэнцүү гэх вэ нөхцөлийг авч үзье. Хэрэв зөвхөн хоёр комплекс тооны бодит ба хуурмаг хэсэг харгалзан тэнцүү байвал уг хоёр тоог тэнцүү гэнэ. Z тэнцүү A дээр нэмэх нь BI, S тэнцүү C дээр нэмэх нь DE гэсэн хоёр комплекстайг авч үзье. Z тэнцүү S байхын тулд A дээр нэмэх нь BI, C дээр нэмэх нь DE тэнцүү байх бөгөөд бодит хэсэг нь бодит хэсэгтэйгээ, хуурмаг хэсэг нь хуурмаг хэсэгтэйгээ харгалзан тэнцүү байна. Тэгэхээр A тэнцүү C, B тэнцүү D байна гэсэн үг. Жишээ авч үзье. 3 дээр нэмэх нь BI тэнцүү C-гээс засах нь 3i. Энэ хоёр комплекс тоо маань хоорондоо тэнцүү байхын тулд бодит хэсэгтэйгээ хуурмаг хэсэгтэйгээ тэнцүү байх бөгөөд C тэнцүү 3, B тэнцүү хасах 3 гэж алдахнэ. Комплекс тооны нэмэх үйлдэл. Хоёр комплекс тоог нэмэхдээ бодит хэсгээр бодит хэсгийг, хуурмаг хэсгээр хуурмаг хэсгийг тус нэмдэг. Z дээр нэмэх нь S гэсэн хоёр комплекс тоог авч үзвэл A дээр нэмэх нь BI, нэмэх нь C дээр нэмэх нь DI байх бөгөөд бодит хэсэг дээр нь бодит хэсгийг, хуурмаг хэсэг дээр нь хуурмаг хэсгийг харгалзан нэмнэ. Тэгэхээр A дээр нэмэх нь C, B дээр нэмэх нь DI гэж гарч ирэх нэ. Жишээ авч үзье. 5 дээр нэмэх нь 6i, 2-оос асах нь 7i гэсэн комплекс тоонуудын нийлбэрийг олъё. Бодит хэсэг дээр бодит хэсгийг нэмнэ, хуурмаг хэсэг дээр хуурмаг хэсгийг нэмнэ. Тэгэхээр 5 дээр нэмэх нь 2, нэмэх нь 6 дээр нэмэх нь хасах 7i байна гэсэн үг. 5 дээр 2-ыг нэмэхээр 7, 6 дээр нэмэх нь хасах 7 гэдэг бол хасах i гарна. Тэгэхээр манай бодлогын маань нийлбэр 7-оос хасах нь i гэж олдож байна. Дараагийн жишээг авч үзье. Хасах 1 дээр нэмэх нь i, нэмэх нь 6 дээр нэмэх нь 3i, нэмэх нь 3 гэсэн. Энэ нийлбэрийг олъё. Энэ нийлбэрийг бодохдоо муу адил бодит хэсэг дээр нь бодит хэсгийг, хуурмаг хэсэг дээр нь хуурмаг хэсгийг нэмнэ. 3 гэдэг бол бодит хэсэг. Тэгэхээр хасах 1 дээр нэмэх нь 6, нэмэх нь 3, нэмэх нь 1 дээр нэмэх нь 3i байна гэсэн үг. Ингээд нийлбэрээ олох юм бол 8 дээр нэмэх нь 4i гэж олдох нэ. 5 дээр нэмэх нь 6i, нэмэх нь 2-оос асах нь 7i, нэмэх нь 4 гэсэн. Энэ нийлбэрийг олъё. Энэ нийлбэрийг бодоход муу адил бодит хэсгээр бодит хэсгийг, хуурмаг хэсгээр хуурмаг хэсгийг нэмнэ. 4i гэдэг бол хуурмаг хэсэг. Тэгэхээр 5 дээр нэмэх нь 2, нэмэх нь 6 дээр нэмэх нь хасах 7, нэмэх нь 4i байна. 5 дээр 2-ыг нэмэхээр 7, 6 дээр нэмэх нь хасах 7, нэмэх нь 4 гэдэг бол 3. Ингээд манай бодлогын маань хариу 7 дээр нэмэхэд 3i гэж олдож байна. Комплекс тооны нэмэх үйлдэлийн чанаруудыг үзье хэдүүлээ. Чанар 1. Хэрэв ZS-т нь комплекс тоо бол Z дээр нэмэх нь хаалтан дотор, S дээр нэмэх нь T гэдэг нь хаалтан дотор Z дээр нэмэх нь S, нэмэх нь T гэсэнтэй тэнцүү байх бөгөөд үүнийг бүлэглэх чанар гэнэ. Чанар 2 нь хэрэв ZS нь комплекс тоо бол Z дээр нэмэх нь S, S дээр нэмэх нь Z2 хоорондоо тэнцүү бөгөөд үүнийг байр зорилгох чанар бий гэнэ. Чанар 3. Аливаа Z комплекс тооны хувьд Z дээр нэмэх нь тэг дээр нэмэх нь Z нь тэнцүү байх бөгөөд энэ нь тэнцүү Z гарах ийм тэг гэсэн комплекс тоо байна. Тэг гэсэн комплекс тоо бол тэг дээр нэмэх нь тэг i. Чанар 4. Аливаа Z комплекс тооны хувьд Z дээр нэмэх нь S нь S дээр нэмэх нь Z-тэй тэнцүү бөгөөд энэ хоёр маань хоёулаа тэгтэй тэнцүү байх. Энэхүү S гэсэн комплекс тоо байх бөгөөд
Үүнийг Z-ийн эсрэг комплекс тоо гэх бөгөөд хасах Z гэж тэмдэглэдэг. Чанар 5. Комплекс тоон тэнцэтгэлийн хоёр талд ижил комплекс тоог нэмж буюу хасч болно. Хэрэв S тэнцүү C бол S дээр нэмж хасах нь Z тэнцүү, Z дээр нэмж хасах нь Z байж болно гэсэн үг. Одоо хэдүүлээ комплекс тооны хасах үйлдэлийг авч үзье. Хэрэв ZS комплекс тоо бол Z-с S гэсэн комплекс тоог хасна гэдэг нь Z дээр S комплекс тооны эсрэг тоог нэмхийг хэлж байгаа юм аа. Z тэнцүү A дээр нэмэх нь S тэнцүү C дээр нэмэх нь гэсэн хоёр комплекс тоог авч үзье. Тэгвэл Z-с хасах нь S гэдэг бол Z дээр нэмэх нь хасах S байх бөгөөд A дээр нэмэх нь B, хасах нь C дээр нэмэх нь D гэдэг бол A дээр нэмэх нь B дээр нэмэх нь хасах C, хасах D байна гэсэн үг. Энэ маань А-гаас хасах нь C, нэмэх нь B-гээс хасах нь D болно. Жишээ авъя. За эхний бодлого. 4 дээр нэмэх нь 5 хасах нь 2 дээр нэмэх нь 3. Энэ ялгуурыг олохдоо бид дээрх тодорхойлтыг ашиглаж бодох юм бол 4 дээр нэмэх нь 5, нэмэх нь хасах 2, хасах 3 байх бөгөөд нэмэх үйлдэлээ хийхдээ бид бодит хэсэг дээр бодит хэсгийг, хуурмаг хэсэг дээр хуурмаг хэсгийг харгалзан нэмнэ. Тэгэхээр 4-өөс хасдаг нь 2, нэмдэг нь 5-аас хасах нь 3 болно. 4-өөс 2-ыг хасна гэдэг бол 2, 5-аас 3-ыг хасна гэдэг бол мөн адил 2. Тэгэхээр манай ялгуурын маань хариу 2 дээр нэмэх нь 2 гэж олдох нэ. Дараагийн бодлогыг авч үзье. 7 дээр нэмэх нь B, хасдаг нь 2-аас хасах нь 4, нэмэх нь 2-аас хасах нь 3 гэсэн 3 комплекс тооны ялгуур нийлбэр байна. Энэ 3 бодохдоо бид 7 дээр нэмэх нь 3, хасах нь 2-аас хасах нь 4-ийг бид дээрх тодорхойлтыг ашиглаад мөн адил нийлбэр болгохвол энэ маань 3 комплекс тоог хооронд нь нэмсэнтэй тэнцэв. Тэгэхээр бид бодит хэсэг дээр нь бодит хэсгийг нэмээд хуурмаг хэсэг дээр нь хуурмаг хэсгийг нэмээд бодно гэсэн үг. Тэгэхээр 7-оос хасдаг нь 2, нэмэх нь 2, нэмэх нь 3 дээр нэмэх нь 4, хасах нь 3 байна гэсэн үг. Ингээд хооронд нь нэмээд эмэгтэйхэд байх юм бол манай бодлогын маань хариу 7 дээр нэмэх нь 4 гэж гарч ирэх нэ. Дараагийн жишээг авч үзье. Z дээр нэмэх нь 2-оос 3 тэнцүү, 4 дээр нэмэх нь 2 бол Z тоглоо гэж. Энэ бодлогыг бодохдоо бид чанар 5-ыг ашиглана. Чанар 5 дээр 5-аа хэдүүлээ сэргийн санах юм бол хоорондоо тэнцүү 2 комплекс тоон дээр ижил тоог нэмж хасч өгч болно гэсэн байна. Ингээд чанар 5-аа ашиглах юм бол Z дээр нэмэх нь 2-оос 3-ээс 2-оос 3-ыг хассана нь 4 дээр нэмэх нь 2-ээс 2-оос 3-ыг хассантай тэнцүү байна. Нэмээд эмэгдэх юм бол Z тэнцүү 4-өөс хасах нь 2, нэмэх нь 2 дээр нэмэх нь 3 гэж гарах ба 4-өөс 2-ыг хасна гэдэг бол 2, 2 дээр 3-ыг нэмнэ гэдэг бол 5. Эндээс Z маань 2 дээр нэмэх нь 5 гэж олдож байна. Одоо хэдүүлээ комплекс тооны үржүүлэх үйлдэлийг авч үзье. A дээр нэмэх нь B, C дээр нэмэх нь D гэсэн хоёр комплекс тоог хоорондоо үржүүлэхдээ бид AC-гээс хасдаг нь BD, нэмэх нь AD дээр нэмэх нь BCE гэсэн дүрмээр үржинэ. Өөрөөр хэлэх юм бол A дээр нэмэх нь B-ийг C дээр нэмэх нь D-гээр үржинэ гэдэг бол A гэсэн бодит тоогоороо C дээр нэмэх нь D гэсэн комплекс тоог гишүүнчлэн үржүүлнэ гэсэн үг. Мөн D гэсэн хуурмаг тоогоор C дээр нэмэх нь D гэсэн комплекс тоогоо гишүүнчлэн үржүүлнэ. Энэ маань бодит тоог гишүүнчлэн үржүүлэхтэй адилхан. Гэт гишүүнчлэн үржүүлэх юм бол А-г C-гээр үржинэ гэдэг бол AC гарна. Нэмэх нь D-ийг
А-гаар үржүүл А гүрчин D нэмэх нь B-гээр C гүржүүл C гүрчин B нэмэх нь B-гээр D гүржүүлвэл B гүрчин D-ийн квадрат болно гэсэн. E-ийн квадрат гэдэг бол хасах нэгтэй тэнцүү. Ингээд бодит хэсэг болон хуурам хэсгийг ялгаад авах юм бол А-гаас А гүрчин C хасах нь B гүрчин D нэмэх нь А гүрчин D нэмэх нь B гүрчин C байна. Жишээ авъя. А, Б, С гэсэн 3 бодлого байна. Эхний бодлогыг төлөө бодъё. 3 дээр нэмэх нь 2-ийн үржих нь 5 дээр нэмэх нь E байна. Энэхүү үржүүрийг олохдоо бид мөн адил 3 дээр нэмэх нь 2-ийн гэсэн комплекс тооны гишүүдээрээ 5 дээр нэмэх нь E гэсэн комплекс тоог гишүүнчлэн үржүүлнэ гэсэн. Ингээд үржүүлэх юм бол 15 дээр нэмэх нь 3E нэмэх нь 12 дээр нэмэх нь 2E-ийн квадрат гарна. E-ийн квадрат гэдэг бол хасах нэгтэй тэнцүү байгаа. Тэгээд бодит хэсэг болон хуурам хэсгийг ялган авах юм бол манай үржүүрийн маань хариу 13 дээр нэмэх нь 13E гэж болтох нэ. За Б дэх бодлогыг бодъё. 1 дээр нэмэх нь 2-ыг үржих нь 2-аас нь 2E. Энэ үржүүрийг бодохдоо бид мөн адил А-г бодсонтойгоо адилхан гишүүнчлэн үржүүлээд бодно. Тэгэхээр 2-оос хасдаг нь 2E нэмэх нь 4E хасах нь 2E-ийн квадрат. E-ийн квадрат гэдэг бол хасах нэгтэй тэнцүү. Тэгэхээр хасах 2E-ийн квадрат гэдэг бол нэмэх 2 байна. Одоо бодит хэсэгтэй хурам хэсгийгээ эмэгтгэхэд эмэгтгэх юм бол 4 дээр нэмэх нь 2E гэх хариу маань гарч ирэх нэ. Дараагийн бодлогыг авъя. 4 дээр нэмэх нь 2-ыг үржих нь 4 дээр нэмэх нь 2E. Энэ үржүүрийг олохдоо бид мөн адил гишүүнчлэн үржүүлээд олно. Тэгэхээр манай бодлого маань хариу 12 дээр нэмэх нь 16E гэж болтох нэ. Комплекс тооны үржүүлэх үйлдэлийн чанарыг одоо авч үзье. Эхний чанар комплекс тооны үржүүлэх үйлдэлийн хувьд байр солих чанар билнэ. Хэрэв Z-ээс нь комплекс тоо бол Z-ийг үржих нь S гэдэг нь S-ийг үржих нь Z-тэй тэнцүү байна. Чанар 7. Комплекс тооны үржүүлэх үйлдэлийн хувьд бүлэглэх чанар биелнэ. Хэрэв Z-ээс T нь комплекс тоо бол хаалтан дотор Z-ийг үржих нь S үржих нь T гэдэг бол Z-ийг үржих нь хаалтан дотор S-ийг үржих нь T-тэй тэнцүү байна гэсэн үг. Чанар 8. Комплекс тооны хувьд хаалт нэг чанар биелнэ. Өөрөөр хэлбэл хэрэв Z-ээс T нь комплекс тоо бол Z-ийг үржих нь хаалтан дотор S дээр нэмэх нь T гэдэг бол Z-ийг үржих нь S нэмэх нь Z-ийг үржих нь T байна гэсэн үг. Чанар 9. B бодит тоог E хуурмаг тоогоор үржүүлбэл BE гэсэн хуурмаг тоо гарна. Өөрөөр хэлбэл B гүрчин E гэдэг бол B гэсэн хуурмаг тоо байна гэсэн үг. Комплекс тооны натурал тоон зэрэг Z-ийн зэрэг нь бодит тоотой ижлэр Z тоог N-удаа үржүүлсэн үржүүрийг хэлдэг байгаа. Жишээ авч үзье. Хэрэв Z тэнцүү 1 дээр нэмэх 2E бол Z-ийн квадрат Z-ийн кубыг олоо гэж. Эхлээд хэдүүлээ Z-ийн квадратыг бол. Z-ийн квадрат гэдэг бол Z-ийг үржих нь Z байх бөгөөд 1 дээр нэмэх нь 2-ыг үржих нь 1 дээр нэмэх нь 2E байна. Энэ үржүүр маань хооронд нь гишүүнчлэн үржүүлсэнтэй тэнцүү бөгөөд гишүүнчлэн үржүүлээд эмэгтгэх юм бол хасах 3 дээр нэмэх 4E гэж хариу маань гарч ирэх нэ. Одоо Z-ийн куб зэргийг авч үзье. Z-ийн куб зэрэг гэдэг бол Z-ийг үржих нь Z, Z-ийг үржих нь Z гэдэг. Z-ийг 3 удаа үржүүлсэнтэй тэнцүү. Тэгэхээр 1 дээр нэмэх нь 2-ыг үржих нь 1 дээр нэмэх нь 2-ыг үржих нь 1 дээр нэмэх нь 2-ыг байна гэсэн үг. Тэгэхээр эхний 2 үржүүрийг хэлж бодоод хариуг нь олцоод гарсан хариугаа дараагийн үржүүрт нь үржүүлнэ гэсэн үг. Эхний 2 үржүүр гэдэг бол Z квадрат. Z квадрат нь хасах 3 дээр нэмэх нь 4E гарсан. Тэгэхээр хасах 3 дээр нэмэх нь 4-ийг үржих нь 1 дээр нэмэх нь 2E болох бөгөөд энэ хоёроо гишүүнчлэн үржүүлээд эмэгтгэх юм бол хариу маань 11-ээс хасдаг нь 2E. Хариу маань 11-ээс хасдаг нь 2E гэж болтох нэ.
Дараагийн жишээ. Хэрэв P от Z нь 3 дээр нэмэх нь 2i үржих нь Z-ийн квадрат нэмэх нь 2 дээр нэмэх нь i үржих нь Z нэмэх нь 4-өөс засах нь 3i болоо P от 2-оос засах нь i-г ол гэж байна. Биднэрт P от Z нь өгсөн байгаа юм чинь бид нар Z-ийн хооронд 2-оос засах нь i-г орлуулъя. Тэгэхээр 3 дээр нэмэх нь 2-ыг үржих нь 2-оос засах нь i-гийн квадрат нэмэх нь 2 дээр нэмэх нь i-г үржих нь 2-оос засах нь i нэмэх нь 4-өөс хасах нь 3i байна гэсэн. Ингээд 2-оос засах нь i-гийн квадратаа задлуул 2-оос засах нь i-г үржих нь 2-оос хасах нь i болно. За тэгээ хооронд нь үржүүлээд гарч ирсэн хариугаа бид нэр 3 дээр нэмэх нь 2-ийг үржүүлэх нэ гэсэн үг. Ингээд үржүүлээд хооронд нь нэмэгдэх юм бол манай болгоны маань хариу 26-аас засах нь 9i гэж олдох нэ. Хэрийн даалгаварт баттгах 2 бодлого өгч байгаа. Энэхүү 2 бодлогоо бодоорой хөвгчилээ. Анхааралтай үзсэн хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.